ардчил өндөр хөгжсөн орнуудад бас яг энэ төрийн өндөр албан хаагчдын хувьд бол ёс зүйн өндөрлөг бас нэлээд одоо чухал шаардлага болдог. Тэгэхээр амар ёслолын даргын хувьд бол бас энэ үүсэж байгаа асуудалтай холбогдуулаад миний нэр дээр гишүүд бас ёс зүйн шаардлага хөрвүүлсэн байгаа. Тэгээд энэ дээр бол үндэсний эв нэгдлийг хангах, төрийн үйл ажиллагааны тасралтгүй үйл ажиллагаа явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх, хамгаалах гэдэг чиглэл үүднээс ёс зүйн шаардлагыг хөрвүүлсэн. Тэгэхээр амар ёслолын даргын хувьд бол бас яг энэ жишгийг одоо тогтоож өөрийнхөө үслээр энэ Улсын хурлын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж чад бас олон одоо энэ төрийн өндөр албан тушаалтнуудад жишийг болж байгаа гэж бодож чинь. Тэгээд энэ жишгийг бусад одоо төрийн өндөр албан хаагч нар бас ер нь ёс зүйн өндөрлөг дээр байх ёстой шүү. Ер нь бол ийм шаардлагыг бол зөвхөн Улсын хурлын гишүүд, намууд биш, ард түмний хувьд ч гэсэн бас яг ийм шаардлагууд тавигдчихад тэгэхээр энийг цаашд бас төрийн өндөр албан хаагчд бас анхаарна гэж бодож байна. Баярлалаа. За мэдээж одоо хүн болгон өөрийгөө ёс зүйтэй, зарчимтай гэж үздэг. Би ч гэсэн одоо өөрийгөө өндөр ёс зүйтэй, өндөр зарчим барьж ажиллаж амьдрах тийм одоо байдалтай хүн гэдгийг бол дүгнж хэлнэ. Ямар нэгэн байдлаар улс төрчлөлтийг өмнөө тавьдаггүй, аливаа асуудал дээр урдуур нь орж гүйдэггүй, аль болох зарчмыг барьж, ёс зүйг эрхэмлэж ажиллаж амьдрах ийм л зорилгыг агуулж явдаг ийм хүн. За мэдээж одоо миний хувьд өнөөдөр ардчилсан намын гишүүдийн дунд бас их олон янзын буруу зүрх ойлголтууд байд юм шиг. Олон сонгуулийн ард гарсан, олон сонгуул удирдсан. Тэгээ сүүлийн үед одоо олон сонгуул удирдах ардчилсан намыг ялсан учраас амар өсгөлөнг одоо огцруулах нь зөв юм а гэж гарын үсэг зурсан гэдэг асуудал хүртэл ордон дотор их яригдж байгаа. Би энийг сонссон. Гэтэ энэ бол миний хийжсэн ажил. Би аливаа төвшөнд хаанч ажиллаж исэн, хийж байгаа ажилдаа илүү үнэнч ажилдаг. Ажлынхаа араас өдөр шөнөгүй зүтгэх тийм зүтгэлийг гаргаж ажилдаг. Ажиллаж байгаа орчин нөхцөл дээр илүү дэвшилтэд үзэл хандлага, арга барилыг нэвтрүүлэхийг зорж ажилдаг. Тэгээ энэ хүрээнд мэдээж одоо сонгуулийн амжилт, ололт гэдэг зүйл бол дандаа дагаад гараад явж идгээ гэж би бол дотроо боддог. За нэг барьдаг зарчим бол өрсөлдөгч сул болвол би ялна гэдэг зарчмаар ерөөсөө ажиллаж үзээгүй. Харин өрсөлдөгч хүчтэй бол бид илүү хүчтэй байх ёстой гэдэг зарчмаар асуудалд хандаж ирсэн. Тэр ч утгаараа би Монгол Ардын намын ерөнхий нарийн даргаар 8 жилийн хугацаанд ажиллахдаа улс төрийн нам болвол албан тушаалд хүрэхийн төлөө ашигладаг гүүр дамжлага биш байх ёстой. Энэ бол мэргэжлийн улс төрийн институт байх ёстой мó гэдэг ийм зарчмаар ажиллаж Монгол Ардын намын шинжилэл өөрчлөлтийг хийхийг зорж ажиллаж ирсэн. Өнөөдөр харамсалтай зарим журмын нөхдүүд маань намайг огцруулах бичгэн дээр гарын үсэг зураад одоо 3 удаа дараалан ялалтанд хүргэсний төлөө зурж байгаа гэж Ардын намынхныг ойлгосон. За ардчилсан намын гишүүдийн заримыг нь 3 удаа ялагдалд хүргэсэн учраас зурж байгаа гэж ингэж ойлгосон байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За сонгуул бол мэдээж өрсөлдөөн дунд явагдаж идэг. Гэхдээ саяны одоо Зандан шатар дарагтай битэрийн өрсөлдөж байгаа төвшний ийм Орос технологийн хар PR-ын төвшөнд бол хүрдэггүй байсан. Энд чинь ерөөсөө хүн алсан, хулгай хийсэн, ер нь энэ Монгол улсад бүр цаашлаад ирэх юм бол баг дэлхий дээр алхаж явах ирэхгүй мэд болтол нь хүнийг харлуулж гүтгэж байгаа ийм хар технологиг миний хувьд сонгуульд огт ашиглаж үзээгүй гэдгийг бил. Би сонгуулийн тойрог дээр PR хийж ажиллаж үзээгүй. Би бол сонгуулийн төв штабыг удирдлага менежментээр нь хангаж ажиллаж ирсэн ийм хүн байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За манай гэр бүлийн бизнес 1999 оноос эхлээд хэвлэлийн компани, барилгын материалын худалдаа, хөдөө аж ахуйн чиглэлээр төдийлөн том биш ч гэсэн өөрсдөө болгох хэмжээнд бол ажиллаад ирсэн. Өдгөө 26 дахь жилдээ доктортой үйл ажиллагааг явуулж байна. 300 орчим хүнийг ажлын байраар хангаж татвар төлж идэг. Тэгэхээр миний хувьд бол төрд одоо үндсэндээ 2022 оны 9-р сарын 2-ны өдрөөс эхэлж хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Тэрнээс өмнө зөвхөн улс төрийн намд улс төрийн ажил хийхээс гадна хувийн хөвшлээс, хувийн бизнесээс өөрийнхөө орлого, өөрийнхөө хөрөнгийг бий болгож явсан гэдгийг бас хариуцлагатай хэлье.